Хайр гэдэг ойлголт магадгүй хүмүүрийн хувьд өөрөх. Зарим хүмүүс өндөр бие хаа, гоё царай зүс, эсвэл мөнгө төгрөг бүр магадгүй бэлгийн хэрэгцээг хангаж чадчихвэл үүнийг хайр гэж боддог. Харин миний хувьд хайр гэдэг нь бид нарыг ямар ч нөхцөлгүй хайрлаж, бид нарыг ганцаарлаас авч чадах тэр хүмүүсийг илнэ. Хэрвээ үзшгүй муугаа төрхтэй болон харагдаж өмнөх амьдралаа тэр чигээрээ марцсан байсан бол та үргэлжлүүлээд амьдарч чадах байсан уу? Магадгүй бодит ертөнцид боломжгүй гэж олгоч энэхүү анимашнд бол боломжтой. Энэ ертөнцид хоёр төрлийн хүмүүс байдаг. Дотор газрын хүмүүс буюу жирийн хүмүүс, аа газрын хүмүүс буюу харагдсан хүмүүс. Харагдсан хүмүүс бол эрүүл ухаантай зомби шиг л гэсэн үг. Нэгт аимшигын царайцтай болно. Хоёрт хараалыг бусад хүмүүс дарах боломжтой. Гуравт өнгөрсөн бүх амьдралаа мартна. Харин дотор газрын хүмүүс хараалыг өрчсөн хэнийг ч олон устгах ба тэдний ахлагч нэгэн чимээ сонсноор очиж шалгахаар шийднэ. Харин энэ үед тэр чимээг энэ хараагч зүүн гаргасан байх ба тэрээр ойд нэгэн охиныг олох болно. 그래, 뭐 다이저브다. Охиныг Шива гэдэг ба тэр хоёр арга газрын хүний гэрлүүний амжихаар болж Шива түүнээс түүний нэрийг асах боловч мэдээж тэр нэрээ хүртэл мэдэхгүй. Арга газрын хүн энгийн хүн төрөхөд хараал намждаг ба Шива хөлөө гэмтээсэн тул тэр хоёр ингэж хамт алах болно. За Шива бэртлээ идэгтэл тэнд байх болсон ба түүнд хөлөө аж байхыг заасан учраас арга газрын хүнийг багш гэж нэрлэхээр болдог. 先生? お医者の先生だから先生。 За баян багш гэхээр бас жоо хэцүү болохоор доо оруулж байгаа нэр болох Фукуямаг товчлоод Фукугээ дууджээ. За Фуку гарахаар олж Шива байшиндаа ганцаараа нөх гэтэл харин энэ үед анимашны ихэнд гардаг цэргийн ахлагч Фукуд хараагчсан явж байлаа. 意味がないんだ。 Маргааш нь Фуку байшинд буцаад ирэхэд Шиваг зугтсан гэж бодсон ч 私はこんな姿ではないかと。出るのは危険だと。じゃーん、はい。はい。 за манай хоёр нуустай болохоор болж Фуку болохоор явах гэтэл гэрийн хажууд бас нэг арга газрын хүн байв. Тэрээр их сонин зүйлс хэлэх ба Шива бол сүнс түүнийг буцаад ээж дүг гэх мэт зүйлсийг хэлдэг. Фуку Шивад үлгэр уншиж байтал Фукуд байх зүйл буюу бид түүний өмнөх эхнэр хүүхдийг харна. Харин Шива нэг зүйл хэлэх гэсэн ч чадсангүй. Өглөө нь Фуку Шивад хол газар руу зугаалж явъя гэсэн ч яг үнэндээ түүнийг
дотор газрын хүмүүсүүд дагуулж авах гэж байлаа. Накутео. 私に 到着。 Дараа нь Фуку ганцаараа байшингуудыг шалгах гээд очиход энэ тосгон нь айлгч төрөгчсөн тосгон байсныг ойлгосон. あれはじゃない。シーバ。 Харин тэгтэл өнөө цэргийн ахлагч Шива л очоод хамгийн ачралтай нь мод болоод өөрчим. Энэ тосгон нь яг үндэ орхигдсон тосгон биш. Тосгоны эсэд нь бүгдээрээ мод болоод хувирсан тийм тосгон байдаг. Шива бидэнд яг яаж тосгоноосоо төрснөө хэлэх ба тэр ч мөн адил Фугутэй уулзахаас өмнө харагдсан гэдгийг хэлдэг. Тэр өдрөө тэр хоёр тэр эзгүй тосгонд онохоролж Шиваг онцны дараа хаалт өгшин. Дотор газар руу явж байгаа энгийнлийн хүн байлаа. Мэдээж Фугу харагдсан учраас харагдчихлахгүй болохоор түүнийг явахыг хүсгэд тэр хүн ч яваад өг. Хэдий анимашнэрээ тодорхой гардууж исэн хүний сүнсээр хараалын ярил боломжтой юм шиг байгаа. Тэгээд Фугу түүний араас дайрах гэсэн ч чадахгүй байж байгаа. Яг хэдий Фугу тудлыг хүсэхгүй байсан ч өнөөх хүн дайрсаар эцэст нь өөрийгөө хараалавсан гэж бодоод амиа орлдог. 待て。私はまだ触れていない。その魂はためお前たちに案内してほしい場所がある。ああ、いいよ。シーバ、持ってきてくれていたんだね。Фукушиваг аваад тэдний заасан замаар явхад бид өмнө нь дурдгдсан ээж гэх зүйл дээр ирнэ. Харин Фуку юу их гэж байна мэдээж өөрийн эмээр Шивагийн хараалыг арилгах гэж байлаа. 頼みがあるんだ。私にできることなら何でもする。彼女は私の光なんだ。真っ暗だったんだ。呼吸を忘れ、鼓動を忘れ、眠りを、自らを、全てを忘れ失っていく辛さを、この子には。シーバ、私は君に、君のために何も。 Харамсалтай нь ээж зөвшөөрсөнгөө. シーバ、私はもらうことしかできないのかい。先生
わかった。こんな私でも君の光になれるなら。先生、ごめんなさい。私勝手に。ありがとうシーバ。君のおかげで次こそは大切に持っていたいと思えたんだ。Хар бас цагаан. Өндөр ба нам. Үзэсгэлэнтэй болон хүн харахын аргагүй хоёр. Хоёулаа удахгүй хээр талд хатсан модод болох тавилантай хүмүүс. Магадгүй нэг нь энийхээ төлөө амьдралаа золиосч болох л байсан. Гэхдээ ингэж амьдраач ч үнэхээр амьдарч байгаа гэж хэлж чадна гэж үү? Яг л ингийн шиг. Би бингүүрээ амьдарч чадахгүйгээ ойлгосон. Хэсгээ хугацаанд чамаагүй үлдсэн хоромож бүрээ амттай байгааг сонгосон энгийн л нэг хүмүүс.